Сайн байцгаана уу. За энэ өдрийн мэдээллийг өнөөдөр шоуби та бүхэндээ өтгөний шинжилгээний талаар мэдээлэл хүргэе. За маш олон хүмүүсүүд өтгөнийхөө шинжилгээ өгсөн байгаа. За тэгээ олон хүмүүсүүд одоо өтгөний шинжилгээг өгөхөө сонирхоод за өгөхийг хүссэн зөндөө хүмүүс байгаа шүү дээ, тийм. За ихэвчлэн хүмүүсүүд юу гэж асуудаг вэ гэхээр одоо ямар хүмүүс өгөх ёстой вэ? За заавал өгөх ёстой юу? За өгсөн ч гэсэндээ заавал амид өгөх ёстой юу? Өгснөөр одоо ямар үр одоо ашигтай вэ гэж асуудаг. За 3-аас дээш насны хүүхдээс ахуулаад эрэгтэй эмэгтэй хөгшин залуу одоо жирэмсэн ээжүүд за тэгээд хөвгүүл ээж нар хамаагүй хүн болох боломжтой байгаа. За үүн болохоор 220 мянган оноо за одоо энэ төнийхөө одоо шинжилгээ өгөх боломжтой байгаа. За ийм одоо халаатаас байгаа. За гэрт нь ингээ яваад очив. За тэгэхээр энэ мэдээж яг дэвсдэг цаасан нагаад байлаа дээ. За тийм өтгөнөө гаргаад нэг халтыг халдчихлаа. За ингээд тагтаж дууралтал ингээ хагаад энэ дээрээ одоо тэр өтгөнөө гаргасан өдрөө басныхаа дугаарыг бичээд уутанд нь хийгээд хайрцаглаа. Дахиад нэг уутанд нь хийгээд тэгээд одоо нэр болгоо буцаа бичээд тэгээд гэрийнхаа одоо дахиад амиас аваа явдаг байгаа. За энэ өтгөнийхөө шинжилгээ өгснөөс хойш 4-5 хоногийн дараа өтгөний хариу гардаг байгаа. За гарахаараа яаж гардаг вэ гэхээр ийм номын хэлбэрээр гардаг. За мөн имэйлээр бас очдог байгаа. За бид ингээ бүтэн биений шинжилгээ өгдөө шүү дээ, тий. За мэдээж цусны шинжилгээ, одоо янз бүрийн тий одоо бүдүүн гизээд оромдуулах, одоо хотоодод оромдуулах, тийм ээ, MRI одоо дарах гэдэг ч юм уу тий. Одоо янз бүрийн одоо тархины янз янзын одоо шинжилгээ өгдөө шүү дээ. Жилдээ 2 жилдээ нэг удаа. А энэ харж шал өөр шүү манайхаа. Бидний одоо микробиом гэдэг нь одоо яг юу вэ? Энэ бүхний шинжилгээр яг юу үзэх гэдэг юм аа гэх юм аа одоо микробиом бидний одоо микробиом гэдэг нь харж юу вэ гэхээр бидний эснээс дараа дахин их байдаг. Одоо жижиг одоо бичил биетүүд байдаг. За эснээс 10 дахин ихээр маш их хэмжээтэй байдаг гэсэн. Ерөнхийдөө 39 их 80 буюу маш их хэмжээгээр байдаг. За тэгээ 95% ихэвчлэн бидний одоо гидсэнд байдаг. За тэгэхээр өндөр эдийн хүчний одоо 95% нь гидстэй холбоотой гэдэг чинь одоо ийм учиртай байгаа. За тэгээ микробиом буюу бичил биетийн маань одоо баланс нь тэнцвэртэй төрөл нэг байх юм бол хүмүүсээс нэг их өвдөд байдаггүй. Тэр барны одоо юм ханиад томноос өлхөн гараа авчдаг. А ингээ микробиомын одоо баланс нь алдагдаад одоо төрөл багсаад ирэхээр их хүчлэмтгий болчтой. За тэгээ микробиом буюу бичил биетийн балансыг тэнцвэртэй байлгахын тулд яах ёстой вэ гэхээр эрт унтах, одоо тэгээ эрт босох, ус сайн уух, одоо эрүүл хоолой технологи хоолойдох тасгал хөдөлгөөн хийх тийм ээ. Архит амтнаас хол байх тийм ээ. Кофе идрээс хол байх. За тэгээд хүчтэй одоо антибиотик уух байх, болж өгөх стрессгүй байх зэрэг ийм одоо байх юм бол ерөнхийдөө микробиом юм аа баланс тэнцвэртэй эрүүл байна. А гэтэл бидний одоо энэ амьдарч байгаа орчин чинь ямар аваалаа? Утамаар дээрээс нь стресс, босон хоол, дээрээс нь одоо тийм ээ хаяа архит хэрэглэн тийм ээ кофе ууж одоо жоохон өгөх юм бол одоо антибиотик хэрэглэх зэрэг тэгээд байнга л одоо өөрийнхөө одоо гидсэндх одоо бичил биетийг одоо хэмжээгээр өгүүлждэг байна. Тийм болохоор бид нар яах ёстой вэ гэхээр тэрийг нөхч авахын тулд одоо ийм шинжилгээ өгөөд өөртөө яг тохирсон одоо бактери уух ёстой. За бактери ууснараа одоо даваа тал нь юу гэхээр өөрийнхөө одоо микробиомынхаа төрлийг өсгөөд балансыг тэнцвэржүүлэх боломжтой байгаа юм аа. За тэгээ яагаад заавал энэ намын компанид өгөх ёстой вэ гэхээр одоо хэм хамгаалсан одоо компанитай манай нам маань 20 жилийн гэрээ хийсэн байгаа. Өөр ямарваа нэг эмнэлэгт очиж үзүүлэх ч юм уу тийм эсвэл одоо ингэ янз бүрийн газраас очиж одоо өтгөний шинжилгээ өгөхөд яг одоо энэ микробиомын одоо манай одоо яг энэ шинжилгээ одоо өгөх боломжгүй байгаа. За даваа тал нь юу гэхээр бид нэр микробиом буюу за одоо энэ бичил биетийнхаа одоо энэ балансыг үзэх боломжтой. Дээрээс нь одоо постбиотиксийн одоо энэ тэнцвэрийг бас үзэх боломжтой. Мэдээж хэрэг ашигтай бактери, ашиггүй бактери бас үзэх боломжтой шүү. За тэгээд дээрээс нь юу гэхээр үзээ тэгээд надад одоо тийм ээ одоо дутуу байгаа надад одоо хэрэгтэй одоо бичил биеттэй нөхөж авах боломжтой юм солиушн байгаа. Тэрнээрээ маш их даваа талтай байгаа шүү. За тэгээд миний болохоор чи ингээд энэ 2022 онд анхлаа Маярэг ингээд програм үүсгэн байгуулж байгаа. Би ингээд анхлаа хамгийн түрүүлээд өгч байсан. За тэгэхээр миний одоо хариу юу гэж хэлсэн гэхээр одоо энэ таян сон буюу бичил биетийн одоо энэ баланс нь ерөнхийдөө энгийн үеийн удаа сайн гарсан. За постбиотиксийн тийм ээ хэмжээ бүртгэл тэнцвэр нь сайн гарсан. Мэдээж хэрэг ашигтай бактери, ашиггүй бактерийн баланс нь сайн гарсан. За асуудал нь юу вэ гэсэн чинь би ингээд өтгөн их хатдаг байсан. За өтгөнтэй холбоотой одоо бичил биет надад байдгүй. Дээрээс нь болохоор чинь одоо би уурлаг бүтээгдэхүүн тэгэхээр одоо сэтгэлийг шингээж чадахгүй өтгөн болох гаргачдаг болчин боломжтой байсан. За тэгээ хэд их нүүрс ус хоол идэх юм бол дотор мухаарга
тархаад идэв гэсэн. За энэ 3 үеийн асуудлыг маань ерөнхийдөө яг өөртөө тохирсон 4 нэмрийнхаа бактерийг тууштай уснаар шууд шийдсэн байгаа. За тэгээд саяхан би ахаад одоо шинээр одоо миний одоо энэ дотор орчин яаж өөрчлөгдсөн болоо гэж одоо үзүүлсэн байгаа. 2004 оны 1 сард тэгсэн чинь бүр илүү сайн болоо гарсан байгаа. За постбиотикийн хэмжээ илүү сайн болоод микробиом буюу бичиг биетийн төрөл буюу одоо баланс сайжирсан байгаа. За тэгээд ерөнхийдөө бол одоо энэ 13 төрлөөр үздэг одоо энэ энгийн үнийг бодох юм бол хамаагүй илүү бараг бүгдээрээ дутаа сайн гарсан ба. За юу үздэг вэ гэхээр наривчлаад холестеролтой холбоотой бичиг биет нь ер нь тань хэр байна? Хэрэв бага байх юм бол омега 3-ыг маш сайн уух ёстой гэх зэрэг. За дээрээс нь болохоор чээж баг. Ус уугаар тархалаад идэх юм байдаг тийм хүмүүс яадаг вэ гэхээр ерөнхийдөө бол одоо энэ микробиом бичиг биетийн одоо энэ баланс нь алдагдсан хүмүүс ус уугаар тархалаад идэг. Тэгээд ихэвчлэн одоо ингээд харшил, аллерги, астма одоо чанарын өрөөсөлт гэл одоо юм харшлууд аллергийн тусгаас гадна их ядрамтаа унтсан ч чанартай унтж чаддгүй, амарсан болтгүй, хит их ядарсан, за тэгээ ус уусан ч таагалдаг тийм ээ ийм болчдөг одоо нэгсэндээ биений систем алдагдчихдаг байгаа. За тэгээд надад чэжибан болигээд одоо бидний одоо тийм ээ өөх тосыг задлж чадчихж өгдөг бас юм юу байдаг баха. Бичиг биет хэр вэ? За тархлаатай холбоотой бичиг биет хэр вэ? Унтаал ядраад идэх, амраал ядраад идэх хүмүүсийн тархлаатай холбоотой бичиг биет нь бага тийм ээ. За мэдрэлтэй холбоотой тийм ээ юм мартас сандаг тийм хүмүүс. Тэгэхээр энэ тэмдэг холбоотой одоо бичиг биет нь хэрэг нойртой холбоотой нүдний унтаад идэх тархин өмсдөг хүмүүс гэдэгтэй. За тэр болохоор чинь нойртой холбоотой бас бичиг биетүүд үү тийм ээ. Стресстэй холбоотой. Зарим хүмүүс стресс бага авдаг, зарим хүмүүс нь бүр хэдэн өндөр стресстэй бүр тийм ээ. Заавал өндрүүлдэг шүү дээ. За тэрнтэй холбоотой бичиг биет надад бол аюу сайн байна. За тэгэнгүүтээ одоо суулгадаг те хоол идэнгүүтээ нойрхомжтой. За өтгөн их хатдаг хүмүүс. Өтгөн их хатдаг хүмүүс зүгээр нь ашигтай бактери ухаас илүү яг өөртөө тохирсон бактери уусан дээр шүү. Би яг тэгэхээр өөртөө тохирсон бактери уугаад 100% үр дүнгээ үзсэн байгаа. За тэгээд одоо энэ дотор мухаардаг одоо хоол идэх юм тийм ээ. Одоо газ дүрдэг унгадаг. За тэгээд заавал энэ кола мол ууж ич шингээдэг тийм хүмүүс идэв шүү дээ тийм хүмүүс ийм бичиг биет нь хэр вэ? За дээрээс нь одоо нүүрс ус идэхэд тэрийг задлж гадагш байгаа бичиг биет хэр вэ? За дээрээс нь уурлаг хоол идэхэд тэрийг одоо ботолж одоо бидний булчин болгож өгдөг ийм одоо бичиг биет хэр вэ гэхээр за ингээд витаминыг одоо би уухад тэрийг одоо бидний би шингээж өгдөг одоо бичиг биет хэр вэ? За арсны одоо тархалтай холбоотой бичиг биет хэр вэ? Одоо арсны одоо троболтой холбоотой асуудалтай холбоотой бичиг биет хэр вэ гэдэг одоо бас наривчилж гарч ирдэг байгаа. За ингээд энэ наривчилсныг хараад надад энэ хэсэг хүссэн юм чинь би омега 3 нэмж авах юм байна. За надад болохоор чинь одоо энэ тийм ээ ойр дутагдaltaй байгаа учраас мэдээж хэрэг өөртөө тохирсон бактери уусан гэсэн нэ энэ дээр нойрны витамин авах хэрэгтэй юм гэх зэрэг өөрсдөө одоо ингээд бүтээгдэхүүнээ зөв сонголтоо хийх бас боломжтой байгаа. За тэгээ микробиом кит гэдэг одоо энэ шинжилгээний маань тийм ээ одоо энэ хариу болох чинь ерөнхийдөө бол ингээд номын хэлбэрээр ингээд гардаг байгаа. За имэйлээр бас очдог байгаа. За ерөнхийдөө бол бидний төлөвлөсөнтэй энэ гидсэн дэх бичиг биетүүд тэр маш их бичиг биетнүүд бидний тархлын системийг удирддаг юм байна. Одоо хоол боловсруулах системийг удирддаг юм байна. За бодисын солилцоог удирддаг юм байна. Мэдрэлийг удирддаг юм байна. Маш одоо юм тийм ээ ихнийг удирддаг юм байна. Тийм учраас бидний одоо энэ нүдэн тарагдахгүй байгаа, бид баригдахгүй байгаа одоо энэ жижиг бичиг биетүүд юм байна. Баланс нь хамгийн гол нь тэнцвэртэй байх, төрөл нь их байх юм байна. Өөртөөсөө өвдөхгүй. За өвдсөн ч гэсэндээ амархан одоо тийм ээ идэвхтэй. За ерөнхийдөө өвчлөгдөхийн биш болно гэсэн үг тийм ээ. Зарим хүмүүс коронавирус тусах, зарим хүмүүс тусахгүй, зарим хүмүүс ханы томгоо тусах, зарим хүмүүс хэр орны ханы тусдаггүй. За тэгээд ерөнхийдөө ус уусан ч гэсэн тархалаад идэг хүмүүс. За тэгээд одоо маш их идсэн ч гэсэн их тархалдаггүй хүмүүс ихцээгээ тийм ээ. Эсвэл одоо ингээл хавар болгоод их хашигдаг хүмүүс гэдэг юм. Яг гэхээр ерөнхийдөө миний бие дагаа 9-ээс 10 дахин илүү их байдаг. Одоо энэ жижиг бичиг биетүүд юм байна. Баланс нь алдагдаад тэнцвэр нь алдагдсан юм байна гэж ойлгож болох нэ. За тэгээд ингээ 220 мянган оноор шинжилгээг өгөөд өөрийнхөө яг энэ гоё хариу номоор аваад орчуулгаа үндгүй хийхээр яг өөртөө тохирсон бактери 4-6 сарын турш уусны дараа өөр дээр мэдрээ. За тэгээд ахаад хүсвэл дахиад ингээд шинжилгээ өгөөд өөрийнхөө тийм ээ
очиж бит баяг 3 баян байхад төрөл нь ихээр ихссэн байна. За балаас нь ихээр тэнцэрсэн байна. За энэ постбиотикс буюу ашигтай бактери шиг бактери юм байна. Одоо хэмжээнд хэр ихссэн байгааг үзэх боломжтой. За тэгээд ерөнхийдөө бол өөртөө бас ингээд тий гарч байгаа мэдрэмжүүдээс мэдрэх боломжтой. За нийт одоо өгсөн хүмүүсүүд байгаа шүү дээ. Нийт их өгсөн хүмүүсүүдийн 84.1% нь одоо үр дүн өгсөн байгаа. 84.1%. За 19% нь яагаад үр дүнгээ өгөөгүй гэхээр тууштай нэгдүгээр дуугаагүй. Хоёрдугаар талаар чи яадаг гэхээр уугаад явж байхдаа антибиотик хийх хүчтэй хэрэглэсэн эсвэл арх тамхи хэрэглэсэн ч юм уу те. Одоо өөрийнхөө амьдралын хэв маягаасаа болоод одоо үр дүн үзээгүй хүмүүс бас байдаг. За гэхдээ 84.1% гэх юм бол бараг 100% үр дүн өгсөн гэсэн одоо юм нотлохоо учраас та бүхэн маань заавал өгөөд үзээрэй. За хүүхдүүдийн болохоор чинь IQ, EQ, за тэгээд хижээл, за ирээдүйн одоо хэр өндөр болох уу, ясны нас, за InBody, X-Body гэх зэрэг маш олон програмд хамтарч одоо үздэг учраас тэр програмыг бүгдөө үн төлбөргүй яг л одоо 220 мянган өтгөний шинжилгээ өгөөд хүүхдэд утсан дээр одоо Крон эп гэдэг одоо тийм ээ эбиг татаад өдөр тутамдаа хүүхдээ хэр өндөр болж чинь, за хэр их одоо хижээлээ нөхөж авч чадчихжээ, IQ ямар, EQ ямар, хижээл ямар гэх зэргийг одоо өдөр тутамдаа үзэх бас боломжтой юм гоё програм байгаа шүү. За тэгээд нарийн гидс, бүдүүн гидсээс давхар ингэ үзэх боломжтой. За тэгээд миний одоо бие тийм ээ одоо байгаа хамгийн муу одоо тий бактерийн 5 одоо 5 ямар бактери байна гэдгийг үзэх боломжтой. За тэгээд бас миний одоо энэ тийм ээ гидсэнд байгаа 5 ямар бактери байгаа вэ? 1 2 3 4 5 гэдэг одоо 5 бактериудаа бас ингэ үзэх боломжтой. За тэгээ хойшлуулж үзэх юм бол ямар хоол идэх үү? За ямар тасал хөдөлгөөн хийх үү? Яаж унтах уу? Одоо бүх одоо юм тийм ээ яг хувь хүн өөрт нь ингэ тохируулаад ингэ ном хэлбэрээр гарсан байдаг шүү. За тэгээд орчуулга өнгөө байгаа манайхаа тэгээ надаас зөвлөгөө авах хүсэх юм бол надтай холбогдорой. Баярлалаа.